Би өнөөдөр 120 сая төгрөгөө залилуулчгаа сууж байна. Нөгөө виз найдвартай гаргаж өгнө гэсэн зарын дагуу холбогдоод олон сар хөдөлмөрлөж ажилласан гэд өөрийгөө шагнаа гэж бодоод бас амралтаараа харуулад гоё аялжий гэж бодоод юу нэлээ аялын компаниудыг судалсан л да. Интернетээс одоо маш боломжийн нөхцөлтэйгээр хувь лизинг хийгээд авах боломжтой байрны зар хараад шууд холбогдсон. Тэгээ тухайн үед яг Facebook дээр ч юм уу зөндөө олон аялын компаниуд гарч ирсэн. Зарим нь яг хитрхийн үнэтэй, зарим нь болохоор тэр цаг хугацаанд таарахгүй гээд тэр тухайн виз найдвартай гаргаж өгнө гэсэн тэр пэйж хуудсыг ингээд үзэхээр ер нь бол айгүй найдвартай санагдсан. Тэр одоо тэр аялын постныхонд орох хүмүүс баярлалаа. Өстой сайхан аялаад ирсэн шүү гэх мэт ингээд ийм эерэг яг үнэмшилтэй комментууд айгүй их байсан л да. Хүмүүсийн виз гарсан ингээд зургийн пассвортыг визтэй ингээ ахуулаад те байнгын бичлэг видео оруулаад бүр тэр авах гээд байгаа байранд хүртэл очиж үзсэн. Тэгээ надад маш их таалагдсан учраас тэр өдөртөө одоо гэрээ хийхээр болсон. Тэгэхээр нь ер нь ихтгэлд төрөөд очиод уулзсан л да. Тэгээ уулзсан өдрөө болохоор яасан бэхээр айгүй албан ёсны найрсаг тэгээ надад ихний ээлжний зөвлөгөөнүүдийг өгөөд за таны виз ер нь бол гарнаа найдвартай гарна. Тэгээ үйлчлэгээний ингээ хөлсөн юм нь болохоор ингээ 5 сая төгрөг гэсэн. За манад яг одоо ингээ 3 судал үлдсэн байна. Та хэрвээ яг одоо шилжүүлэх юм бол таны судлыг баталгаажуулаад өгөө гэд нөгөө хүмүүс маань болохоор тэр бичиг баримтуудыг аль хэдийн бэлдээд ирчихсэн байсан л да. Тэгээд одоо шаардлагатай гэсэн бүх бичиг баримтууд дээр гар үсгээ зураад гэрээгээ хийгээд тэгээд тэр даруй одоо би урьдчилгаа болох 120 сая төгрөгөө тэр хүний данс руу шилжүүлсэн. Виз бол нэг 6 сарын хугацаанд дотор гарна гэсэн. Тэгээ би чинь виз гарч илээ бол одоо хамаа ах уу гэж одоо тэр өдрөө шууд гэрээ байгуулаад 5 сая төгрөгөө шилжүүлсэн. Үнэхээр ийм боломжийн юмыг даалтаад яах уу гэж бодоод шууд тухайн үедээ одоо залинж гэж бодохгүйгээр мөнгөө шилжүүлсэн л дээ. Байранда хизээ орох уу энэ төр гэдээ асуух га залгасан боловч тэр хүний утас нь холбогдоогүй. Ямар ч хариу ирэхгүй болохоор нөгөө суудлаа баталгаажсан юм болов яасан юм бол гэж асуух гэсэн чинь над руу ингээд огт холбогдоогүй. Тэгээ бас асуух гээд залгасан чинь утсаа авахаа болоод холбогдохоо болчихсон. Тэгээ тэрнээс хойш ингээл холбогдол за одоо материал яаж ийн ямар явцтай явж ийн гэж холбогдох юм ердөөс уцаа авахгүй очиж үзсэн байран дээр очиод үзсэн чинь шал танихгүй хүн байгаад би энэ талаар огт мэдэхгүй юу яриад байгаа ч ойлгохгүй гэсэн. Тэгээ би одоо бүр гайхаад цагдаа байгууллагт хандсан чинь тухайн хүн маань өөрөө ер нь бол яг заллин хийдэг хүн байсан. Тэгээ яг над чиг байдлаар мөнгө алдсан хэдэн 100 иргэн байсан. Тэгээ чичнээж сая тэр бун төгрөг. Одоо ч юундээ гадуурч тийм заллин маш их болцсон юм байна. Тэгээ ер нь бол зүгээр л пэйж хуудасны хаандалт хүмүүсийн тэр комментэнд бол итгэхэд үнэхээр хэцүү болцсон цаг. Юун дээр би ингээд заллуулчихва гэхээр тэр хүний ингээд бүрдүүлсэн ирсэн бичиг баримтууд нь хуурамч байсан. Бүр ингээд гээж өргөдүүлсэн хүний иргэний үнэмлэхийг барьж ирээд одоо наадтай гэрээ хийсэн байсан. Өөрөө бүр заллаа сурцсан яаж аргалахаа ч хүртэл мэддэг төрлийн хүмүүс. Одоо бид нар ингээд цаг хугацаа мөнгө санхүү өөрөө хохироод ингээд байгалаа өдөө хүртэл ингээд шийдэгдэж чадахгүй сунжирсан байдалтай л явж байна. Тэг яах вэ залуу хүн бас аялыг гээл те өөртөө бас гоё хөрөнгө оруулалт хий гэснээсээ болоод ингээд хохирчоо сууж ирнэ дээ. Бид нар ч ямар тэгээд ямар аялын байрыг гэж ямар виз бүхсэж байгаа биш. Ер нь бол хүний нутагт очиод нэг ажил төрөл хий, ахуй амьдралаа дээшлүүлэх гэсэн бодолтой л тэгэл нэг 5-3 төгрөг эцэгхээсээ зээлээд явж байсан. Тэгэхээр одоо бид нарт чинь 5 сая төгрөг ч гэсэн бол их мөнгө. Одоо надад одоо дээшээ тэнгэр бол доошоо газар хатуу тийм л байна. Цагдаагийн байгууллагаас одоо тэр хүнийг олж тогтоосон боловч одоо шууд миний мөнгөө гаргаж өгөх боломжгүй тэр хүн аль хэзээ мөнгөө өрн тараа хийцэн байна. Тэгээ одоо би одоо цаг хугацаа мөнгө санхүү сэтгэл зүгээрээ маш их хохирж байна. Тэгээд үзэж байгаа хүмүүстэй хандаж хэлгээд одоо та бүхэн маань энэ төрлийн ийм заллах гэмт хэрэгээс сэрэмжтэй байгаад болгоомжлоор энэ хэрэгүүд бүр хүний ой тойнд багтамгүй тийм аргатай болсон байна. Бүр миний одоо аргаар заллуулсан хүмүүс бол маш их байдаг юм байна. Одоо надад тохиолдсон.